ойлгож байгаа. За харин тэр 51% холбоотой асуудлууд байгаа. 51% бол одоо тухайн үед энэ төрийн өндөр одоо ажиллаад башиж байсан хүмүүсийн нөлөөгөөр тэнд одоо давуу байдал, хэн нэгэн этгээдээ давуу байдал үүсгээд тэгээ үүнээсээ одоо шалтгаалсан Монголын төр ард түмэн буюу Эрдэнэ төлөвлөр өөрөө одоо эрсдэлд орсон. Тэр стандарт банкнд одоо 100 их гаруй сая долларын өртөө болсон гэж байна. Тэгээ энийг нь одоо сая Эрдэнэтийн тэр эрсдлийн сан юм уу одоо хөгжлийн сан юм уу тэндээс 40 сая доллараар хаачлаа одоо ер нь их чухал гавьяа байгуулчлаа гэж яриад байгаа. Тэгтэл нөгөө талд нь тэрийг аваад зурчуулсан хүмүүсээс 40 сая доллар одоо яаж авах юм бэ? За тэр нь бол одоо хууль хяналтын байгууллагын ажиллаа гэдээ ингээ хаях юм уу яах юм? Энэ чинь бол одоо зөвхөн Монголд ч байгаа биш, дэлхийд энэ одоо бидний замнаж байгаа энэ нийгэм хөгжсөн улс орнууд чинь бүгд л байдаг. Ингээд одоо лойр улхахаа ямиг компани дампууруулад өөрийнхөө одоо өмч хөрөнгө мөнгө сангыг бол бусдад шилжүүлээд ийш тийш нь зурчуулад тэгээд одоо тэндээс бол олж авах юм байхгүй болдог. Ийм ерөнхий одоо жишг байна штэ. Тэгээ энэний дагуу бол одоо тэр Эрдэнэтэй холбоотой нөгөө 40 сая доллар чинь бол ер нь нохойн замаар орлоо гэж би бол одоо тэгжил үзээд байгаа. Тэгэхээр ингэж одоо алдаж болмооргүй байна л дээ. Тэгэхээр энэ 40 сая доллартай тэр Эрдэнэтийн 51% холбоотой юм дээр нэг Бадамсрын захирал хариулт өгөөч гэж. Өөрөнгөдөө. За хоёрдугаар микрофон Бадамсрын захирал хариулъя. Хоёрдугаар микрофоныг өгөөрэй. Хоёр. За эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд Батар эдний гишүүний асуусан асуултанд хариулъя. За Эрдэнэ төлөвлөрийн одоогийн ерөнхий захиралтай холбоотой байр байшингийн асуудал яригдлаа. За би Эрдэнэ төлөвлөрт очиод 2 жил гаруй болж байна. Байр байшин, хаус, авсан асуудал байхгүй. Үйлдвэрийнхээ ажилтны байранд амьдарч байгаа. За бас цалин хөлс асуудал ярьдаг. Надад 3 сая төгрөгийн цалин өгж байгаа. За урдх захирлуудын хувьд бол зүгээр тэр гэрээ контракт юмнууд нь бол нууцлалын журмаар явагддаг байсан юм байлээ. Ер нь одоо байгаа мэдээллээр бол Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хүмүүсүүд Орос Монгол ялгаагүй. За мөн ерөнхий захирлын орлогчоор ажил байсан хүмүүсүүд нэг 4-5 өрөө байрыг үйлдвэрийнх нь үйл ажиллагааны үр дүнтэй холбогдуулж Улаанбаатарт олгож байсан ийм одоо практиктэй юм билээ. За Оросууд нь бол Москвад олгож байсан ийм одоо товч хариулт байна. За хоёрдугаарт нь бол 49-51-ийн асуудал бол намайг очих үеэс нэлээд дуулянтай яригддаг байсан. Тэгээд энэ оны 3 сараас бол Эрдэнэ төлөвлөр 100% төрийн өмчт болоод онцгой дэглэм тогтоогдоод тэгээ бүтэц бүрэлдэхүүн төрийн өмчт үйлдвэрийнхээ газрын дагуу засгийн газраас баталсан дүрмийн дагуу зохион байгуулагдаад үйл ажиллагаа хэвийн жигд сайн явж байгаа. Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрлэл, техник технологийн бүх үзүүлэлт эхний 5 сар энэ байдлаар за энэ 6 дугаар сар гараач гисэн
100-аас дээш хувийн биелэлтэй явж байна. За улс орон нутгийн төсөвт 380-аад тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байгаа. За товчтой бол ийм. За 51-49-ийн хувьд бол тэр дөрвөө гишүүд маань энэ асуудал олон яригдсан мэдээлэлтэй байгаа учраас тэр 51-ийг тойрсон асуудалд нь товч хариулъя. Тэгэлэр Эрдэнэ төлөвлөрийг барьцаалсан тэр дотроо 51%-ийг нь тастаж барьцаалсан асуудал бол байхгүй юм байлээ. Ийм баримт бичиг энд тэнд тусгагдсан асуудал бол огт байхгүй. За харин Эрдэнэ төлөвлөр баталгаа гаргасан гэдэг яриатайгаар Just компани зээл авсан гэдэг асуудал байдаг. За тэр үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан улсууд бол бид баталгаа гаргаж өгөөгүй. Бидний гарын үсгийг дуурайлгасан гэдэг асуудал манай хууль хяналт тодруулах уу. За 1 минут нэмээд өгч та хариултаа гүйцээч. 2 дугаар микрофон. тэгээд энэ хэдийгээр Монголын хууль хяналтын байгууллагаар шалгагдсан одоо шалгаж байгаа ч гэсэн олон улсын арбитрийн шүүх Эрдэнэ төлөвлөрт хамаатуулж 51 сая долларыг Эрдэнэ төлөвлөр хариуцж төлөх ёстой. За энэ асуудал бол 2013 оноос хойш яригдсан. За тэрний хүү төлбөргээд нэмэгдээд үндсэндээ энэ оны их гэхэд 115 сая доллар болсон байсан. За тэрнийг бид хэлэлцээ хийж нэлээд ажилласны үр дүнд засгийн газар аач одоо ажлын хэсэг ажилласан, улсын хурлаач ажлын хэсэг ажилласан. Тэгээд энэний үр дүнд 40 саяар бүх асуудлыг гадаа талдаа хаасан. Одоо бол бид ажлын хэсэг байгуулсан хууль хяналтын байгууллагуудтай ажиллаж байгаа. Энэ Эрдэнэ төлөвлөрөөс гарсан 40 сая долларыг гэм буруутай этгээдээс За гişүүд асуулт асууж хариулт авлаа. За зарчмын зөрүүтэй санал бичгээр орчилж байхгүй байгаа. Орчилж өгөх гişүүд байна уу? Анхны хэлцүүл. Зарчмын зөрүүтэй санал бичгээр за байхгүй байна. Одоо гормын санал за цогцлмоо гişүн гормын санал. За энэ бас олон нийтийн анхаарлын төвд орцсон нэлээд чухал асуудлыг хилцэж байгаа. Тэгээд олон нийтэд бас нэлээд хүлээлт үүссэн байгаа л гэж ингэж харж байгаа. Тийм болохоор энэ Эрдэнэ төлөвлөрийнхээ асуудлыг ер нь нэг тийш нь одоо болгож ярилтаа шийтгэн зүйтэй гэсэн юм байр суурьтай байна. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны Монгол Улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон протокол сойрхон батлах тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай, хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай, протокол сойрхон батлах тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулиудыг анхны хэлэлцүүлгээр нь одоо батлах саналыг оруулж байна. Гормын саналыг гишүүдийг дэмжиж өгч анхны одоо хэлэлцүүлгээр нь Улсын хурлын нэгдсэн чуулганд оруулж батлуулах нь зүйтэй байхаа гэсэн нэгэнтээ одоо ер нь бүх шатанд ойлголцол нэг тийшээ болсон гэж ингэж бодож байгаа. За гормын санал гарлаа. За энэ хуулийн хэлц хэсэгтэр бол мөн бас тэр төсөл дээр янз бүрийн өөрчлөлтийн санал гараагүй. Өнөөдөр ч гэсэн бичгээр зарчмын зөрүүтэй санал гараагүй. Тийм учраас хуулийн дагуу тавьсан цогцлмоо гишүүний гормын саналыг дэмжээ гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. За санал хураалтыг төр үзгэлзүүлээ. За Батэрдэн гишүүнд микрофон өгч. Зүгээр. За. Тэгэхээр энэ гормын саналыг бол дэмжиж байгаа.
Би түрүүн цаг хугацаагүй учраас үргэлжлүүлээд аюулгүй байдал гадаадлан байнга ороовол энэ анхааралд авах хэрэгтэй. Бид одоо ямар арга хэмжээ авах юм бэ? Энд чи одоо төр ард түмний эрдэнэ төлөвлөр гэдэг чинь одоо төрийн мэдлэлд ер нь угаасаа одоо төсвийн одоо орлогыг бүрдүүлэгч томоохон одоо аж ахуй нэгж. Бидний одоо урдаа барьдаг нөгөө сайлын үнэ гэдэг шиг ийм л одоо ганц аж ахуй нэгж штэ. Тэгэхээр тийм учраас тэнд одоо эрсдэл бий болоод 40 сая долларыг тавиад дуудсан. Сая ерөнхий захирлын хэлж байгаагаар бол одоо тэр хүмүүсүүд нь бид бол гарын үсэг зураагүй, хариу үсчээсэн захирлууд нь бид гарын үсэг зураагүй. Бидний одоо гарын үсгийг хуурамчаар зурдсан байна. Гэх мэтлэнгээр ингээд маргаан мэтгэлцэн үргэлжлээд явах юм байна. Энэ хэвлэл мэдээлэлээр гарч байгаа мэдээлэлээс харах юм бол тэр Жастин одоо Батхуу гэдэг хүн бол одоо юу ч байхгүй хөрөнгө өгөх юм юу ч байхгүй ийм л мэдээлэл гараад. Тэгэхээр тийм учраас энэ 40 сая доллар буюу энэ чи одоо 100 гаруй тэрбум төгрөг бол таарах баг. Тэгээ энэ мөнгийг бол ингээд нохон замаар оруулчих болмооргүй байна л да. Энэ дээр одоо ямар арга хэмжээ авах юм, ямар одоо анхаарлаа хандуулах юм. Бүр тусгайлан одоо энэ дээр нэг ач холбогдол өгөхгүй бол болохгүй байна гэсэн ийм саналыг би хэлэх гээд байгаа. Энэ чи өмнө нь бол одоо яг ийм маягаар ингээд зэлрүүлээд алдагдлыг нь бол ард түмэн төр хүлээгээд ингээд дуустдаг ийм жишг бол яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар бол явуулж болохгүй байна гэдэг ийм саналыг би хэлэх гээд байна. За цогцлмаа гишүүнээ гаргасан гормын саналыг дэмжиж гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. За санал хураалтын дүнг танилцуулъя. Санал хураалтад 12 гишүүн оролцож 8 гишүүн зөвшөөрч 4 гишүүн татгалцсан санал өгч 66.7% гормын санал дэмжигдлээ. За гормын санал дэмжигдсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж Эрдэнэ төлөвлөр ХК-гийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийг хүчингүй олсон тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн протокол сойрхон батлах тухай хуулийг хүчингүй олсон тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжиж гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. За гишүүд саналаа өгнө. За санал хураалтын дүнг танилцуулъя. За санал хураалтад 9 гишүүн дэмжиж 3 гишүүн татгалзаж 75% санал дэмжигдлээ. За Эрдэнэ төлөвлөр ХК-гийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийг хүчингүй олсон тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн протокол сойрхон батлах тухай хуулийг хүчингүй олсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуслаа. За анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх байнгын орооны санал дүгнэлтийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд цогцлмаа гишүүн илтгэнэ. За 2 дугаар асуудалтаа орё. Хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийг хүчингүй олсон тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн протокол сойрхон батлах тухай хуулийг хүчингүй олсон тооцох тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг. Ажлын хэсгийг танилцуулъя. Хэрэг эрхлэхийнхэн ирж байна уу? За засгийн газрын хэрэг эрхлэх газар Дундагмаа ахлах референт гадаад харилцааны яам Зохиотбаатар сайд Ган хуйг гадаад харилцааны яамны олон улсын гэрээ эрх зүйн газрын дэд захирал төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар Давагдорж төрийн эмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга Мөнхбат Монгол Росцветмед төрийн эмч төлөвлөрийн газрын захирал одоо орж ирж байгаа юм байна. За хуулийн төсөлтөд холбогдуулан асуулт асуух гишүүд байвал нэрээ өгнө. Адилхан тий. Батсандан гишүүн Батэрдэн гишүүн.
За Батцандан гишүүн Бат Эрдэнэ гишүүнээр асуулт асуух гишүүдээ хэрцээг таслая. За Батцандан гишүүнд микрофон өгье. Карт номшигдсан уу? Тэ, руугаа игээд, картаа игээд. За одоо юуг уншуулж. За Батцандан гишүүнд микрофон өгье. За Бат Эрдэнэ гишүүнээ нэрийг асуулт асуух дараалалд оруулаарай. За өнөөдөр гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорон дээр хоёр чухал асуудал хэлцэгдэж байна. Нэгдүгээр Эрдэнэ төлөвлөрийн Оросын холбооны улстай байгуулсан 40 жилийн өмнө байгуулсан гэрээ хэлцэл мөн протоколыг хүчингү болгох асуудлыг өнөөдөр аль биесээр улсын их хурл руу оруулж байна. Уг нь хууль дүрмээрээ олон улсын гэрээний тухай хуулиар Эрдэнэтийн 49%-ийг Монголд шилжүүлж авсантай холбогдуулж энэ асуудлыг 2-3 жилийн өмнө шийдэх бүрэн бололцоо боломжуул байсан юм а. Тухайн үеийн гадаад харилцааны сайд 2014 онд шиг санаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийг өөрчилж байгаад Эрдэнэтийн 49%-ийг хувийн компани буюу Худалдаа хөгжлийн банкнд хулгайгаар авч өгөхийн тулд зарим нэг хууль эрх зүйн өөрчлөлтийг оруулж ясныг би тодхон санаж байна. Монголын төр ард түмний өмчийг яаж хулгай хийх вэ гэдэг л хуулийн төслийг олон жил улсын их хурл руу улсын их хурлын гишүүдийг гиндүүлж байгаад санаандгүй оруулж ирдэг байсан 30 жилийн харт түүхийг төгсөл болгохын тулд өнөөдөр бид энд сууж байна гэж би ойлгож байна. %49%-ийг давуу ирэхээр Монгол улсын төр худалдан авах бүрэн эрхтэй. Энэ нь олон улсын гэрээгээрч Монгол улсын хуулиараач баталгаажсан зохицуулалт байгаа. Мөн Эрдэнэтийн 51%-ийг засгийн газар нь гадны банкнд хууль зөрчиж барьцаан тавьсан асуудал гээд Эрдэнэтийг тойрсон хулгай ловрын асуудлыг зэгцлэхийн тулд өнөөдөр ярьж байгаа маа. Тэгээ Эрдэнэттэй холбоотой олон хулгай бий, олон ловр бий. Энийг нэг тийш нь зэгцлээж явах хэрэгтэй. Би 2-3 асуудлыг бас тавьж ярих гэж байна. Тэр овоолго шороо гэдэг ямыг ашиглаж байна гэж их энгийн ойлгомжтой бөгөөд заримдаа их гинэн юм манай дарга нар яриад байгаа. Эрдэнэтийн тэр овоолго шороо гэдэг чинь Эрдэнэтийн үйлдвэрийн нөөцөд ордог. Ард түмний баялаг юм байгаа штэ. Технологийн хэллэгээрэж тэр технологийн нөөц гэж явдаг ийм баялаг орд байгаа. Ил гарсан орд юм байна. Энэ ордыг ашиглаж байгаа цагааны эхнэрийн компанитай байгуулсан гэрээ контракта яаралтай өөрчилж. Эрдэнэтийн 51%-ийг стандарт банкнд тавихтаа хуурамч гарын үсгээр тавьчихсан дарга нар нь мэдээгүй байсан гэдэг яриагаа одоо эцэлье. Хуурамч гарын үсгээр тавьчихсан хэрнээ мөнгөний авч хэрэгэлдэг дарга нар байдгийм. Энэ бол зүгээр л гэмтэрэг байна. Тэгэхээр Эрдэнэт төлөвлөрийн удирдлагууд гэмтэрэгтэй хууль хяналтын байгууллагатайгаа хамтраад тэмцсэн шиг тэмцэл хий. Эрдэнэтийг хамгийн сүүлд бидэнд ирж байгаа мэдээлэлээр Эрдэнэтийн үйлдвэрийн мөнгөөр ард түмний хөрөнгөөр $60 сая барьсан эмнэлгийг нь хувийн компани бас ловрдод авсан тухай мэдээлэл ирж байгаа. Ямар сайхан эмнэлэг баригдсан. Бүх техник технологийн Японоос, Германаас авчирч байршуулсан. Нэг Монголын ард түмнийг эмчлүүлэх сайхан эмнэлэгтэй болох нь гэж бодож байсан чинь бас хэдэн авилгачд хулгайчд дарга нар нийлээд дээрэмдэд авчихсан. Тэгэхээр Эрдэнэтийн асуудал өнөөдөр орж ирж байгаа. Эрдэнэтийг тойрсон хулгай ловрын асуудлыг дахиж яриад зоригтой шийдвэрүүдээ гаргаад явъя. Пүрэв сүрэнгийн үеэс эхэлсэн ловрыг одоо таслан зогсооё.
Бацаандан гишүүн 1 минут намж өгье. Тэгэхээр Венийн конвенцтэй холбоотой ч гэсэн асуудлууд олон улсын гэрээ хэлцлийг тойрч зайлшгүй яригдах ёстой. Монгол улсын олон улсын гэрээний тухай хууль, Монгол улсын үндсэн хууль болон олон улсын Монгол улсын нэгдэн орсон конвенцийн хүрээнд батлагдж байгаа, бас хүчингүй болж байгаа, нэмэлт өөрчлөлт орж байгаа. Энэ болгондоо нийцэж байгаа биз ээ гэж би асуухыг хүсэж байна. Ямар нэгэн нуусан санаа оноо одоо байхгүй биз ээ гэж би бас асуухыг хүсэж байна. Зөгтбаатар сайдын өмнө байсан Пөрөвсөрөн гэдэг гадаад хэргийн сайд бол улсын их хурл руу оруулж ирсэн асуудал болгон цаанаа хулгайн сэдэлттэй. Эрдэнтийг яаж тонон дээрэмдэх үү гэдэг ийм л юм оруулж ирдэг байсан. Одоо энд байгаа Монгол төрийн дарга нар асуудлыг ил тод нээлттэй ярих ёстой. Тэр Эрдэнтийн үйлдвэрийн анхдагчдын гомдлууд, хүсэлтүүд бид нар маш их ирж байгаа. Би Эрдэнтийн захирлуудад бид нар явуулсан. Бадам Сүрэн захирал 2 дугаар микрофон. Хариулъя. За дөрөв хэлсэн очсноос хойш бол энэ асуудлуудыг зэгцлэх ажлууд бол